За мэрэгчлэтнүүдийн гаргасан судалгаанаас үзвэл манай улс усны хязгаарлагдмал нөөцтэй орон тооцогдож байна. Одоогоор хүн амын 40% нь стандартын шаардлага хангахгүй ус сэргийлж байгаа. Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсанаар бол тухайн үзүүлэлтийг 2015 он гэхэд 2 дахин бууруулах зорилт тавьсан. Гэвч биелэгдэх магадлал бага байгаа юм. Хурал дээр баталсан хуулиуд өнөөдрийн хүчин төгөлдөр байгаа хуулиудын хүрээнд хуучлагдсан байгаль орчныг жинхэнэ утгаар нь хамгаалах, нөхөн сэргээх, байгалыг зөв зохистой ашиглах талаар олон чухал шийдвэр хуулиуд гарсан байгаа хэдий боловч харамсалтай тэр нь хэрэгжихгүй байгаа ийм л зүйлийг бид анхаарч байгаа. За мэрэгчлэтнүүдийн тооцож байгаагаар бол дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь унтны усаар гачигдж байгаа гэж үздэг байна. 2025 онд энэ тоо 70% хүрэх таамаглал байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, дулаарл, ган гачиг, хуурайшил, цөлжилтийн улмаас унтны усны гачигдалд орсон гэж тайлбарлаж байгаа юм. Дэлхийн усны экосистемийг бүрэлдүүлж яхад чухал үүрэгтэй юм уснууд байгаа. Гэтэл бид нар яг энэ усны эхэн дээр нь амьдарч байгаа мөртлөөсөн энэ усныхаа эхийг хайрлаж чадахгүй байгаа нь нөгөө дэлхийн өмнө хүлээсэн олон гэрээ конвенцуудын хэрэгжилтэнд биелүүлж чадахгүй байгаа ийм байдал харагдаж байна. За Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн зүгээс 2011 онд усыг хамгаалах талаар итгэв санаачлагтаа илүү их анхаарал хүч тавьж ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа. Тиймээс усны үнэлэмжийг алтнаас өндөр болгохын төлөө хамтдаа зүтгэхийг нийт иргэддээ уриалж байна.